Улсын хурал, засгийн газрын төвшин ч гэсэн бизнесийн эрхчлөө, эдийн засгийн эрхчлөөний тухай асуудал ярьж байгаа бол энэ үйл хамгийн чухал байна. Бизнес хийж эхлэх нэг хэрэг. Энэ бол харьцангуй гайгүй. Харин бизнесээс тодорхой төвшөнд буюу яаж гарах вэ гэдэг асуудал байх ёстой. Энэ өөрөө эргээд сайн дураараа татан богдохоосаа гадна тодорхой санхүүгийн эрсдлүүдийг зөв замаар хуваарлаад бас гарах асуудал байгаа. Нөгөө талдаа тухайн компани дээр үүсэж байгаа эрсдлийг томруулахгүйгээр хуваарлаж эсвэл одоо дахин зохион байгуулалт орж тухайн компаниг ажлын байрыг аврах асуудал байх. Энд ихтэй яг өмчийн эзний хүсэл төр биш. Энэ сонирхогч этгээдийн одоо хүсэлтийн дагуу шүүхийн оролцоотой хийдэг ажил байхгүй. Тэр компани гэдэг туйлын тэр хүний өмч бишээ гэдэг зүйлийг бидэд бас ойлгох ёстой. Тийм учраас энэ төлбөрийн чадваргүй дампуурлын хуулийг хийгээд хариуцлагатай бизнес хийх ёстой. Цаана олон хөрөнгө оруулагчдын итгэлийг аваад хөрөнгийг авчаад зөв бас менежмент хийгээд асуудлуудыг эрсдлийг томруулвал энийг баг дээр нь зогсоох асуудал ерөөсөө л энэ хуулиар шийдэгдэж байгаа. Тэгээд 97 онд батлагдсан хууль гараад 99 онд энэ хуулийг шинжлэх ёстой юм байна гэж ажлын хэсгийн анхны дүгнэлт гараад явсан. Маш олон төслийн хөлбөрүүд явсан боловч сүүлд Дэлхийн банкнд одоо үзүүлэхэд за энд ерөөсөө санхүү төлбөрийн чадваргүй дампуурлын асуудал ойлгодог хүн бичээгүй байна гэд бид нэр тэр төслүүдийг урьж хайж агаад Дэлхийн банк IFC-ийн зөвлөгөөттэй сууж агаад энэ төслийг босгож ирсэн. Миний хувьд бол одоо энэ миний бараг үр хөвгтөөс ялгаагүй төсөл واخгүй. Тэгээд энэ бас дутууд улмыг юм би. Энийг одоо маш сайн ажлын хэсэг гаргаад процессыг нь бүр илүү их тодорхой болгоод ингээ өгмөр байна. Энэ ерөөсөө эдийн засгийг цэвэрлэх асуудал байна. Энэ зомбирод одоо хөрхий одоо байхгүй болж болдгоо. Ингээд нэг өлгөн салхан эцдүүд нь нийгмийн даатгал татвар дээр байнга дуудагдж идэг. Хоёр чихнээс өөр юм байхгүй. Тэгэхээр ийм зүйлүүдийг нэг талтаа гаргаад шийдэд явахын асуудлыг бол одоо хийх нь зөв байгаамаа. Тэгээд нэр томьёог ч гэсэн нэлээд бодож иж өгсөн. Энэ нэр томьёог зохиосон дараа нь хил шинжлэлийн ухааны хүмүүстэй бас нэлээд зөвлөгөө авч иж бас ийм үг байж болох юм байна гэдэг зүйлийг одоо тухайн үедээ бас ажлын хэсэг бас дүгнэлт гаргуулж ирсэн, уулзж ирсэн шүү. Дүгнэлт гэнэ. Уулзаад бас хил шинжлэлийнхэнтэй бас ярилцаж хэлцэж бас энэ нэр томьёог авсан юм аа. Тэгээ ерөн зүгээр нөгөө өөрийн өрөнгийн дутагдал буюу тэр яг дутагдалд орж байгаа хэсэг 3 дахь читгэж юм уу сонирхч гэдэг мэддэггүй. Бүх юм байхгүй болсны дараа юу илээгээд авдаг. Тэгэхээр энэ дээр дампуурлын ажиллагаа эцсийн шатанд орцсон байдаг. Тийм учраас энэ дээр одоо мөнгө урсгалын хэмжээ буюу гэрээний үргээ биелүүлэхгүй байгаа. Тэр хэмжээнд дээр мэдээд ирнэ. Чи мөнгө өгч чадахгүй, төлбөрөө төлж чадахгүй байгаа юм бол энэ нөхцөл байдал эвгүйцсэн юм биш үсттэй гэдгийг сонирхч ихэд мэдэх болцоо одоо болж байгаа. Тэгэхээр дан ганц тэр шалгуураар биш хосолмол энэ одоо өөрийн хөрөнгийн дутагдал болон мөнгө урсгалын аль аль шалгуурыг барьж байгаа нь бас нэг талтаа бид энэ дампуурлыг одоо бас нэг тодорхой хэмжээнд хязгаарлах асуудал болж өгнө. Шалгуур нь одоо болж байгаа. Хоёрдугаар тийм дампуурлын иргэн дээр нэг л зүйл байгаа. Хэрэг гүйцэтгэгч буюу сайн зэрэг шинэ микрофон гүйцэтгэд үгүй. Тэгэхээр энэ хэрэг гүйцэтгэгчд этгээдүүд байдаг. Энэ өөрөө компани захирлуудаас ур чадвар дутхааргүй хүмүүсүүдийг бэлдэж оруулах хэрэгтэй. Тэгэхээр энийг хэн бэлдэх вэ гэдэг дээр бас хуулийн зүйн дээр яаж орж ирж байгаа вэ? Хоёр хөлбөрлөл байдаг л да. Хууль зүйн бэлдэх үү? Эсвэл энийг шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэд бэлдэх үү? За эсвэл одоо худалдаа ажрын танхим хамтарч хийх үү гэдэг зүйлүүд байна. Тэгэхээр энэ зүйлүүд дээр ямар хуулийн зүйн дээр хэрхэн яаж орж ирв? Хоёрдугаарт яг өнөөдөр бол дампуурлын харьцааг хоёр үндсэн хуулиар зохицуулж байгаа. Дампуурлын хууль болон банкны хуулиар. Энд бол банкны хууль хамаагүй бусад хуулийн этгээдүүд орж ирж байгаа. За хувийн дампуурлын асуудлыг бас сайд маань хэлж байна. Энэ зөв. Энд ихтэй өнөөдөр бас хөдлөх хөдөлгөөнийг банк барьцаалж байгаа бас жоохон эрсдлүүд бол бий. Тэгээ санхүүгийн сахилга батуулан тэр иргэдийнхэн бас санхүүгийн скоринг хийдэг болчоод бас хувийн дампуурлууд бас алах зайлшгүй шаардлага байгаа. Тэгээд энэ одоо бас шүүхийн оролцоотой шийдэж байгаа учраас арилжааны шүүх байгуулагдах зайлшгүй зүйл шаардлага байж магадгүй. Энэ дээр бас хууль зүйн дотоод иргэн сайд ямар байр суурьтай байгаа вэ гэж асуумаар байна. Тэгээд үе үеийн сайдуудаа бас баярлалаа. Алтан гэрэл сайдыг энийг бас өргөж улсын хурлд хилцэх төр болцоог нь бас олгож өгсөнд баярлалаа. Энийг хилцүүлэе гэдэг бодлогын үед дэмжиж байгаа бас энэ хоёр сайдад бас талархаж байна. Тэгээ энэ дээр бас тал талын оролцоотой зүйлүүдээ энийг ажлын хэсэг гаргаад хилцээд яваасаа гол асуудал байгаа. Жохон жижиг дунд аж ахуйн нэгж байх жохон томцсон процесс байгаа. Энийг жохон хэлбэрчилмаар байгаа. Хоёрдугаарт нийгмийн даатгал болон татварын үр эрийг хэрхэн яаж цэвэрлэх вэ гэдэг дээр бас сангийн ам болон засгийн газартаа зөвшөлдөх ажил бий. Тэгэхгүй нөгөө сангийн ам маань шүүгийн шийдвэр гараад дампуураад ингээд байчаад хахад татварын авлага нэртэйгээр төсөв үйл төр нөгөө тоонуудыг баталсаар л яваа. Тэгэхээр энэ цэвэрлэгийг яаж хийх вэ гэдэг нэг том шийдлийн асуудал байгаа. Тэгээд энийг ерөн зүгээр яаралтай бас хилцээд сайтар ажлын хэсэг гаргаад яваад богино хугацаанд бас батлахыг ирмэлзэж ажиллая гэдэг бодол байна. Тэгээд саяны 3 асуултанд бас хууль зүйн дотоод иргэн сайдыг хариулж өгөөч гэж хүсэж байна.
За энэ хууль маань бол одоо манай сайн зэрэг гишүүний яг ориг хүүхэд нь байгаа. Тэгэхээр одоо сайн зэрэг гишүүн маань бол сайн мэдж байгаа. Бас их олон эцэг ихтэй. Энэ үндсэндээ одоо он гаруулын нэг 10 дахь жил рүү орох гэж байгаа. Энэ хуулийн төслийн анх судалгаа эхэлсэн байдлыг бол одоо Дэлхийн банкны төсөлтөд 2016 оны намар энэ хуулийн төслийг боловсруулах асуудлаар санамж чиг байгуулж эхэлж ирсэн. Тэгэхээр би өөрөө бас дэд сайданд байсан учраас энэ санамжт гарын үсгт зурж исэн хүн өөрөө бас байгаа. Тийм учраас энэ нэг олон жилийн судалгаа одоо хөчөлмөр байж байгаа. Би эрх зүйн тогтолцоо талаас нь бол нэг зүйлд олзуурч байгаа. Тэр нь одоо манай хууль гишүүд одоо Тэмүүжин гишүүн ялангуяа их ярьдаг энэ процессын шударгаас гэж. Хууль бол маш дэлгэрэнгүй процесстэй байх хэрэгтэй. Зузаан байх хэрэгтэй гэж ярьдаг. Тэгээ тэр талаасаа энэ бол манай хуулиудын дотор бас нэг тийм шин жишг гаргаж байгаа би хуулийн төсөл гэж итгэлтэй хэлж чадна. Өмнөх хууль маань хэлсэн би 30 зүйлтэй байсан бол одоо энэ хууль 160 гаруй зүйлтэй. Тэгэхэд яг энэ хуулийг зохицуулж байгаа Германы хууль гэхэд 360 зүйлтэй байна. Тэгэхээр бид тэр жишг рүү өөрөөр хэлбэл илүү их процессчул дэлгэрэнгүй бичих тэр тал руу нь ойртуулж төхүүлсэн хуулийн төсөл цаашаад бусад хуулийн төслүүд гэсэн яг энэ загвар модельээр орж ирдэг байх шаардлагыг хууль зүйн сайдын хувьд барьж ажиллана. За энэ дээр сайн зэрэг гишүүний асууж байгаа хэд хэдэн асуудал бас гүйцээх асуудал байгаа. За тухайлбал хэрэг гүйцэтгэгчийг хэн бэлдэх вэ гэж. Өөрөөр хэлбэл энэ иргэний шийдвэр гүйцэтгэгчтэй холбоотой энэ асуудал бол бас тогтолцооны асуудал. Одоо байж байгаа шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллага ийм бүтцээр хууль зүйн сайдын харьяанд ийм захиргааны статустайгаар энэ ажиллахгүй. Тийм учраас шүүгэн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг миний бие маргааш засгийн газрын хуралдаанд оруулаад татаж авах гэж байгаа. Яагаад татаж авах гэж байгаа вэ гэхээр энэ хуулийн концепттой бас нийцүүлэх шаардлага байна. Тэгэхгүй бол уйлдахгүй байна бас нөгөө хууль маань. Тийм учраас энд уйлдуулах чиглэлээр би татаж аваад 1 сард гэлс энд боловсронгуй болгоод 2 сарын сүүлээр хаврын чуулга эхлэхээс өмнө их хурл дөрвөн барьчихъя. За ингээд бүтэн болгоод явах хэрэгцээ шаардлага байна. За энэ дотор тухайлбал иргэний шийдвэр гүйцэтгэгчийг ямар байдлаар өөрөөр хэлбэл төрийн хүчээр ажиллуулах уу, хувийн хөвшилтэй хамтарсан бүтцээр ажиллуулах уу, энийг дагаж мөрдөхөд нэлээд хугацаа шаардах юм байна. Би яг хэлж мэдэхгүй ч гэсэн ямар ч байсан нэг 10 жил ийм бид нар шилжилтийн үе явах юм шиг байна. Тийм учраас дагаж мөрдөх журмын хууль дээр бид нар бас энийг тооцож хүн хүчээ хуваарлах дээр бодож бас гүйцэл шаруулах уу? За энхэр гишүүний микрофоныг гүйцэгээд өгье. за тэгж ажиллая гэсэн бодолтой байна. За мөн одоо энэ хууль дээр би иж өрн орж ирсэн хүссэн хэмжээнд орж ирсэн гэж хэлэхгүй. Ажлын хэсгийн төвшөнд яг энэ хуулийг онлынх нь хувьд тэр бусад улс орны жишгээр боловсронгуй болох асуудал байгаа гэдгийг ус үннээ хүлээж байна. Тухайлбал манай сангийн ам бол бүгдийг татврын орлого талаар нүдээр хараад байдаг. Хүнийг өөхөх боломж олгодог. Үхсэн ч татврыг авах гавцчихдаг. Тийм нүдээр хараад байдаг дандаа орлого. Тийм учраас нөгөө сангийн сайд бас үжил баримтал баталдаг. Улсын хурлд өргөн барих зөвшөөрөл олгодог гэдэг утгаараа хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой асуудлаар татврын хэдэн жил дараасаа өртөө байвал гэдэг тэр шалгуураа энд бичсэн байгаа. Энэ бол хууль зүйн сайдын чин сэтгэлийн бодлого байгаагүй гэдгийг би одоо мэргэжлийн байнгын орныхоо гишүүдэд хэлэх гэж байна. Тийм учраас ажлын хэсгийн явцад энэ одоо саналуудыг олон талаас нь бас яриад боловсронгуй болох асуудал бол байгаа гэдгийг бас хэлье. За арилжааны шүүхийн хувьд бол мэдээж арилжааны хууль гарах ёстой. За арилжааны хууль бол өргөн баригдсан байгаа. Гэхдээ би энэ хуулийг мөн татаж авах гэж байгаа. За яагаад татаж авах гэж байна вэ гэхээр 3 сард хаврын чуулга эхлэхээс өмнө өргөн барих шаардлага байна. Энэ арилжааны хуулийг яг улсын их хурлд өргөн барьдаг өдөр нь Монгол улсын дээд шүүх санал өгсөн юм байна. Тэгээ дээд шүүхийн саналыг тусгаагүй өргөн барьчих. За дээд шүүхийн ирсэн саналыг аваад үзэхээр ер нь зарчмын шинжтэй шууд хилцүүлэгт оруулахад бэлэн биш. Ийм санал өгсөн. За би энэ саналыг уншиж үзэж байхдаа мэдэхгүй одоо Монгол улсын дээд шүүх хизээч
ийм үгнүүдийг хэрэгжилж байгаагүй байх гэмээр тийм ноцтой үгнүүдийг хэрэгэлсэн. Нэн аюултай энэ асуудал бол асар болгоомжтой хандах ёстой. Энийг одоо хатуу анхааруулж байна гэсэн ийм санал өгсөн байна. Өөрөөр хэлбэл энэ өөрөө тогтолцооны шинжтэй хууль хэрэглэн дээр дэм болохоосоо тгээ болчих вэ гэдэг ийм болгоомжлыг нэлээд сануулсан. За тэр дотроо иргэний хуулиасаа томоохон хэмжээний бүлгийг шууд сугалж аваад бие даасан хуулийн хэлбэрээр бичээд энэ нь өөрөө иргэнийхээ хуулийн одоо бидний бол үндсэн хууль шүү дээ энэ чинь. Нөгөө үндсэн хуулийнхаа суурь зарчим руу доголдол үүсгэж үхвэ гэдэг ийм сануулгыг улсын дээд шүүх өгсөн. Тийм учраас дээд шүүхтэй энэ асуудлаар саналыг нь сайн ярилцаж хүрээнд татаж авч улсын их хурлд өргөн барихгүй бол яг хууль тогтоох байгууллага төр энэ асуудал хэлцэгдэхээр улсын дээд шүүхийн саналыг хууль тогтоогчд маань энд ярилцсаныг бол бас нэлээд цаг хугацаа, нэлээд асуудал үүсгэхээр ийм байгаа учраас та бүхний ажлыг бас хөнгөвчлөж